тосоолны талаар анхан шатны хэдэн зөвлөгөө өгье. За тосоол нь бол мэдээж хөргөлтийн шингэн байгаа. Хөргөлтийн шингэн нь болохоор уртлын одоо радиаторт ордог шингэн, моторыг одоо хөргөх зорилттой шингэн байдаг. Энэ шингэний одоо солих хугацаа болно үүрэг одоо өнгө ялгаануудын талаар одоо танд хэдэн анхан шатны зөвлөгөө өгье. За энэ тосоолноос эхлэе. Тосоол нь бол ерөнхийдөө бол цэнхэр өнгөтэй байдаг. Тэгээд градусын хувьд бол хасах 40 градустай байдаг. Тосоол нь одоо хоёр усаас ирдэг. Орос, Хятад хоёроос ирдэг байгаа. За Оросдоос ирдэг ялгаанууд нь болохоор одоо хүмүүс ямд яриагаар одоо хужаа тосоол гэж хүмүүс ярьдаг. Хужаа тосоол нь одоо өнөртэй бас нэг ууршилт ихтэй. Гэхдээ үнийн хувьд бол хямд байдаг гэж ярьцгаадаг. За Орос тосоолын хувьд бол хүмүүс их хэмжлэн хэрэгэлдэг мэддэг байгаа. Зэрэгтэй тосоол нь болохоор хасах 40 градус төсвөртэй байдаг. За үүнийг одоо яаж шалах вэ гэхээр одоо тусгай тийм тестрээр градус нь хараад мэдчихдэг байгаа. Тосоол нь болохоор солих хугацаа нь болохоор 6 сар болоод 6 сараас жил яваа солих хугацаатай байдаг. Тэгээд хийм бицэг чанараа алдаад өнгө нь одоо муудах ч юм уу, градусын шалгаад буурах ч юм уу тэгсэн тохиолдолд солих шаардлагатай байна. Тосоол нь мэдээж өөрийгөө машины хайдангуудыг туслах хөрөх халуун үдэн төсвөртэй байх зорилттой шингэн юм аа. За дараагийнх нь болохоор антифриз. Антифриз нь болохоор дотроо 3 янз байдаг. Ногоон улаан, шар гэсэн зорилттой байдаг. Антифриз нь үйлдвэрээсээ найрлагатай байдаг. Бас найруулдаг гэж 2 янз байдаг. За ногоон антифриз нь бол ихэвчлэн Nissan, Mazda, Subaru, Honda, Mitsubishi тэгээд Корея машин, Япон, Солонгос машинууд холдоо хэрэглэгддэг. За антифризийн одоо тосоолноос давуу тал нь юу юм бэ гэхээр одоо нэгдүгээр градусын хувьд бол арай илүү байдаг. Явах километрийн хувьд бас арай илүү байдаг. Ийм бицгийн чанар нь бол арай илүү орсон байдаг гэсэн. Одоо жил яваа шалгуулад 2 жилдээ солих боломжтой. Тосоолыг 1 жил яваа солих, дээдлийн хугацаа бол жил яваа. Антифризийг бол 2 жил яваа солих хугацаатай байдаг. Тэгээд хасах 50 градус гэдэг маань одоо ямар ч хөдөлгөөнд айлтгүй л гэсэн. За дараагийнх нь болохоор улаан антифриз. Улаан антифриз нь болохоор голдуу тийм Toyota, Daihatsu их зэргийн машинууд голдуу ихэвчлэн байдаг л да үйлдвэрээсээ тийм антифризтэй ирдэг. Тэгээд анхаарах зүйлс нь болохоор одоо орж ирсэн машиныг одоо солих шаардлагагүй гэсэн юм ам яриануд байдаг л да. Орж ирсэн машиныг заавал антифризийн өнгөний харах хэрэгтэй мэдээж өнгө нь улаан байсан ч гэсэн одоо градусандаа хүрэхгүй тийм дутагдaltaй тал байдаг л да. Хамгийн дээдл нэг 25 градус, ер нь 20 градус голдуу байдаг. Тэгэхээр Монголын нөхцөлд бол тохиромжгүй хөлднөө гэсэн. Антифриз нь бол мэдээж жил яваа шалгуулад 2 жилдээ солих хэрэгтэй. Япон солонгостой дулаахан байдаг болохоор хамгийн дээдл 20-25 байдаг. Тийм ерөөсөө л Монголынх ч бас арай өндөр шүү дээ. За дараагийнх нь болохоор юу байгаа? LLC буюу Long Life Coolant гэдэг. Одоо энэ болохоор хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж байгаа хөргөлтийн шингэлэлтэй, хамгийн урт хугацаатай, хамгийн их тослох чадвартай, хамгийн одоо зэврэлтийн эсрэг бодистой ч юм уу тийм давуу тал маш олонтой байдаг. За энэ болохоор яг Японоос ирдэг LLC байгаа. За энэ болохоор Toyota зориулсан акц юм аа. Тэгээд Toyota энэ нь бол ямар ч Nissan ч хийж болно л доо. Гэхдээ энэ Toyota-гаас гаргаж байгаа тийм антифриз байгаа. За антифриз нь бол ингээд ногоон улаан гэсэн юм. Дийлэнхтэй бол ногоон улаан голдуу Монголд хэрэглэгдэг, шар нь бол аюул цөөхөн байдаг. За антифриз нь дотроо үйлдвэрээсээ хасах градус нь тодорхойлсон байдаг. Бас ард нь хүснэгтээр харуулсан байдаг. Энийг болохоор өөрөөсөө найруулад хэрэглэж болно. За антифризийн 60% хийхэд усын нэг 40% хийхэд доотлолт нь хасах 53 градус заана гэсэн нэг юм мэдээлэлүүд байдаг. За зуны нөхцөлд бол 37 26 гар найруулад хийж болно гэсэн. Нэг машинд бол нэг савыг аваад хийчихэд бол хангалттай хэмжээний градус дүүл тесвэртэй болно гэсэн. Цэвэр устай хөлөөл хийчих үү? Цэвэр устай хөлөөл хийж. Ус бол дангаараа хөргөлтийн шингэд хүмүүс хийдэг л дээ. Зуны цагт юм чи одоо ус хийчих болно гэж хүмүүс бас яриад байдаг. Ус нь болохоор одоо эд ангиудыг зэврээдэг бас аюултай байдаг. Тэгээд мэдээж усанд чинь тослох чадвар гэж байхгүй нэгдүгээр. Хоёрдугаар хийм физикийн чанар ороогүй учраас эд ангиудад бол орхноо халдаг, зэврэлт үүсгэдэг бас их дутагдaltaй талтай байдаг. Антифриз LLC 3-ын одоо ялгааг нь хэлж өгье. Одоо үнийн ялгаа байдаг, мэдээж чанарын ялгаа байдаг. Тэгээд зориултын ялгаа бол мэдээж байгаа. За одоо тосоолыг бол ямар ч машинд хийж болно. Гэхдээ одоо сүүлийн үеийн тэрэгнүүд болохоор маш их юу шаарддаг болсон. Зүйлтүүдийг шаарддаг болсон. Тэгээд тосоол хийж болохын хувьд бол хүмүүс болохоор тосоол хийнэ. Үнийн хувьд бол харьцангуй хямд байдаг л да хамгийн хямд нь тосоол байгаа юм чинь. Тэгээд хүмүүс болохоор тосоол хийчихээ эсвэл тосоол нь хамгийн сайн байдаг гэсэн
антифриз нь хөрөхгүй ч гэсэн бээрүүлчдэг гэсэн тийм ам дам яриануд байдаг байхгүй. Тосоолох тийм өнөргөө хүнд хор нөлөөгүй гэсэн тийм зүйлүүд байдаг. Мэдээж тосоол маань нэлээд эртний одоо технологийн юу шүү дээ тийм. Тэгэхээр одоо тийм дам ярианд бол нэг хэцсний хэрэггүй. Тэгэхээр тосоол бол хэрэгжилж болно. Гэтэ бол зориулт нь бол үйлдвэрээсээ зориулдаг. Дэлхийн нийтийн стандартууд антифриз гэсэн зүйл байдаг. Тосоол нь болохоор Хятад, Орос хоёр Монгол гуравт хэрэглэгдэг. Дэлхийн нийтэд бол ерөөхдөө бол антифриз LLC гэсэн нэг тийм бодлоготой. Гэтэ тосоол бол хийж болно. За, антифризийг ерөөхдөө бол антифриз гэдэг чинь орчуулбал хөлөлтийн эсрэг гэсэн үг юм тийм. Эсрэг л гэсэн үг дээ. Нэг Италийн нэг компани тосоолыг нэрийг өөрчлөөд өгсөн л юм. Тэгэхээр хүн антифриз гэж яриад байгаа нь тосоол биш юм байна тийм. Тосоол мөн ер нь бол хөргөлтийн шиг нэрийг өөрчлөөд нэг өөр Италийн нэг компани гэдэг байхад нэг өөрсдийнхөө үнийг гаргаад антифриз гэж нэрлсэн л тэрүүгээр л ярьсан байна. Одоо сүүлийн үед хамгийн нийтлэг болж байгаа төрлөө. Тэг ер нь бол антифриз ер нь бол тийм л дээ. Бүх төрлийн Япон зэрэгнүүд те сүүлийн машинууд хийхэд арай л зохимжтой. Зохимжтой тий. Тэгээд одоо бол бас сүүлийн үед одоо LLC буюу long life coolant хийдэг гэсэн л да. Яг тэр машинд нь long life-ийн coolant-ийг хийх ёстой, тэрэнд нь антифриз хийх ёстой гэсэн ойлголт байдгүй. Байлгүй яг хуу машин дээр өөр дээр нь бас тэмдэглэгээнүүд байдаг. Одоо жишээ нь энэ дээр юунууд байдаг л да. Заасан тийм зааврууд байдаг. Тим юм хийнэ. Ингэнэ гэсэн. Одоо жишээ нь энэ дээр пироныг бол заа яг ийм пирон хийнэ. Одоо энэ дээр болохоор LLC хийнэ гэсэн юм тэмдэглэгээнүүд бол байдаг байгаа. Энэ LLC хийн гэсэн үг юм тийм. Тэрийг бас өөрөөсөө хараад ингээд машин дээр нэгэн тал зориулсан юм бичсэн бол заавал тосоол хийнэ ч биш юм уу тийм. Тэгвэл энэ дээр LLC-г л хийх нь үү? LLC-г нь хийвэл илүү тохиромжтой. Энэ машин маань удаан амьдрна. Хөрөлтийн шингэндээ зөв зохистой ажиллана гэсэн. Яг нэг хүмүүс монголчлон гэж ярьдаг шүү дээ. Тосоол хийчдэг тал байдаг. Тэр нь голдоо өөрийнх нь зориултын нэмээд зориултаар нь хийвэл зүгээр. Машин зөр нь хэрэг шингээ орд юм. Жижиг машинд бол дунджаар 5-6 ордог. За том машинд бол янз янз хамгийн дээд нэг ландад бол нэг 12 литр. Угаан барина гэсэн юм байх уу? Угааж болно. Антифризийг угаагаад радиатор угаагаад хийвэл илүү сайн болно. Угаалтын шингэн гэж төстэй байдаг. Тэгэхээр ингээд савта литрээр нь аваад хийчих юм тий. Тий савта литрээр том саваар нь аваад арай ханд байдаг. Одоо энэ жишээл хэдэн литрийн юм бол энэ хамгийн наадлын тусал. Энэ болохоор 1 литрийн сав байна. Тэгэхээр би энэс 6-г авч ийн гэсэн үг. Энэс 6-г аваад хийчих гэсэн. Том савтаагаар нь аваад арай ханд байдаг. Том савтаагаар нь аваад арай ханд. Энийг тосолыг хүмүүс өөрсдөө сольж болох уу? Эсвэл заавал мэрэгжлийн өнөр солиулах ёстой юу? Өөрсдөө солихоор хүмүүсд нь радиатор доторд байдаг гэж ойлгоод юм шиг байна. Тосоолыг. За. Радиатораас гадна энэ чинь хоолой дунд дээр бууж байгаа. Тэгээд мэдээж помпын дотор, юун дотор байгаа штэ. Блокын дотор мэдээж юу байгаа? Тосол байгаа. Тэрийг бол хүмүүс бол яг өөрсдөө бол гаргаж асгаж бүрэн дүүрэн одоо 100% тэр юу өхрийг бол арилгаж чадахгүй. Тэгээд одоо хуучин цэвэрлээгүй юм дээр нь хийгээд одоо явах бас болохгүй л дээ. Одоо удаа явна гэсэн үг. Жил явах бас 6 сар явах ч юм уу тий. Зардал мөнгө нь илүү гарнаа гэсэн үг. Тэрийг мэргэжлийн байгууллагууд бол бүрэн цэвэрлж ээж дараа цэвэрлээд тэгээд дээрэс нь баталгаа бичдэг учраас ямар ч санаа зовлтгүй гэсэн үг тий. Үнийн хувьд ер нь ямар шохон баримжаатай гэдэг юм бол? За үнийн хувьд бол тосоолонд 3000 орчим. Литр нүү? Литр. За. Антифриз бол новоо антифриз 1 литр нэг 4000-аас дээш нэг 5000 хооронд. Байх жишээтэй. Улаан антифриз бол жоохон үнэтэй байд юм аа. Тэгээд янз янз Оросын улаан антифриз болохоор арай жоохон янз байд юм. Одоо нэг Caltex-ийнх бол одоо нэг 9000 гаруй төгрөг. За нэр бол мэдээ жоохон үнэтэй. Тэгээд 40 хэдэн байна. Литр нүү? 2 литр. 2 литр. Литр нь 20 хэдэн байна. Дотроо брендийн ялгаа гэж байх уу? Брендийн ялгаа гэж байлгүй байх уу. Тэгээд хүмүүс яг үнэтэй болохоор үнэтэй гэж ойлгож тосоолыг 2 жил яваад одоо жил 3 жил 3 солино гэсэн үг шүү дээ. Тийм үйлчлэгээний хөөс цаг зав гэдэг чинь. Энийг хийсэн байхад 3 жил 2-оос 3 жил явна гэдэг чинь асар их